За орчин цагийн хамгийн агуу кино найруулагчдын нэг болох Дэвид Финчерийг бол манайхан бараг бүгдээрээ мэдж байгаа штэ тий. Үнэхээр бүр энэ хүний хийсэн манай ахын маань хийсэн кино болгоно л ямар нэгэн байдлаар cult followingтай буюу олон фэнүүдтэй эсвэл за зүгээр л бүр бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэгт тооцогдож болох үз кинонууд байдаг. Кинонуудаас нь дурдах юм бол тий 1995 оны Домогт Seven, 1999 оны мөн л Домогт Fight Club, 2007 оны Zodiac, 2008 оны Curious Case of Benjamin Button, 2010 оны Social Network, 2014 оны Gone Girl энтергээд зүгээр л энэ кинонуудаас ганцхныг л найруулад бусдыг найруулаагүй байсан ч хамаагүй те одоо домогт найруулагч гэж тооцогдох хэмжээний асар олон мастерписүүдийг CV-н дээрээ өрөө тавьдсан яалтчгүй л орчин цагийн хамгийн домогт кино найруулагчдын нэг бол мөн билээ. Манай Дэвид Финчер ах бол те. Тэгээ өнөөдрийн дугаарт болохоор би Дэвид Финчер ахыхаа хамгийн сүүлд найруулсан уран бүтээл нь болох 2023 оны The Killer киног онцлох гээд бэлдсэн байна. Яг энэ кино нь болохоор 1998 онд гарч исэн зохиолч Алексис Нолантын ижил нэрт график новел буюу одоо комик номл юм да тийм Франц номноос сэдвлэгдэн хийгдсэн тийм кино байгаа. Тэгээд Майкл Фассбендерийн тоглосон мэрэгжлийн хөлсний алуурчны тухай өгүүлж байгаа. Тэгээ ер нь бол бас яг юм өнгөцгөн харах юм бол American Psycho type-ийн одоо нөгөө юу гэдэг вүлээ те Sigma Male энтер гэдэг вүлээ те нэг тийм одоо тэгж харж болох үз нийгмийг шүүмжилж байгаа маягийн киноч гэж бас хэлж болохоор за тэгээд угаасаа одоо төгсгөлд арай жоохон дэлгэрэнгүй ярина дөө. Тэгээ өнөөдрийн манд дугаартаа DDH сайхан хамтран ажиллаж байгаа. Миний танилцуулах юм нь болохоор стандарт, happy болон супер хэмээх гурван төрлийн багц нь байна. DDH-ийн хэрэглэгчид happy болон супер багцуудыг идэвхжүүлснээр киногоор дагнсан бүхэл бүтэн нэмэлт 16 сувгийг өөрийн болгож байгаа. Сувгууд нь дотроо адал явдалт, драм, аниме, хүүхдийн, шин кино гэх мэтчлэн айгүй олон төрөл жанруудаар ангилагддаг юм байна лээ. Тэгснээ бүр Орос кино, Монгол кино, Хятад киноны сувгч гэж одоо нарийн бүр тэгж нарийн ангилагддаг юм байна лээ. Жишээ нь одоо дөнгөж саяхан гарч исэн Deadpool and Wolverine кино байгаа штэ те хүртэл одоо ингээд шин кино сувгаар нь гарч байгаа жишээ нь те. Тэгэхээр ямар ч байсан манайхан илүү дэлгэрэнгүй мэдээллийг DDH-ийн Facebook пэйжээс нь аваад гэрийнхээ зурагтаар хүссэн кинонуудаа хүссэн жанраар нь сонгоод үзээрэй. За тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харсан чинь мансуур нь галзуурхад ганц гурван номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурагч энэ төгс чамд хэл хүүхс мөр Тэгэхээр кино маань Майкл Фассбендерийн тоглосон нэргүй дүр болох Killer буюу алуурчин хэмээн нэрлэгдэх мэрэгжлийн хөлсний алуурчингийн дүр ээлжит нэгэн ажлааг үүсгэх гээд Францын Парис хотноо яг алхаж байгаа үнийхээ байрлалыг холоос бүрэн харж болохоор байшинд нэлээд хоног яг зөв мөчөө хүлээгээд судалгаа энтрэ хийгээд байж байгаагаар хэлдэг. Тэгээ манай хүн болохоор ерөн заа яг угаасаа л сонгосон мэрэгжилд нь шаардлагатай байдаг mentality буюу хинт ч битгий тэг цалин авж байгаа өөртөө ашигтай юмыг л өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр машин шиг гүйцэтгэх их маягтай одоо нэг тийм одоо жоохон хатуу альфа үзэл баримтлалыг амьдралдаа хэрэгжүүлдэг гай байхгүй юу? Жоохон чөтгөрлөг хоосон хөндөй хүүтэн гэх юм уу? Одоо тэгээ алуурчин лэмжин дээ. Энэ удаагийнхаа ажлыг ч гэсэндээ ямар ч алдаа дутагдaltaгүй нэлээд хэд хоног төвчээртэй хүлээж хагаад нэгэн орой тохирсон цаг нь ирлээ гэж үзээд тэгээд одоо ингэдэм бэлээ заяа алуурчаад ингээд нөгөө бугуун цагаараа зүрхний цохилтоо хэмжиж хагаад зүрхний цохилт нь буурсны дараа буюу нэлээд тайван болж ээжл бууддаг юм байна лээ. Улмаар хамгал үе шатуудаа мэрэгжлийн өндөр түвшинд ямар ч алдаагүй хийж хагаад буудсан ч гэсэн алдаж буудаад алах ёстой байсан хүнээ биш алах ёстой хүний урд тайчиж үзүүлж исэн бие үнэлэгчийг буудаж алснаар хамгаалагчд нь ажиллаа хийгээд дорхноо л дахиж буудах боломжгүй болгочихж байгаа юм. Уг нь бол манай хүн бүр амар мэрэгжлийн алуурчин бүр хизээч юм алдаа гаргаж байгаагүй төгс алуурчин юм байлээ. Тэгээд ийм одоо бүтлгүүтлийн мэдрэмжийг өмнө нь авч үзэж байгаагүй гэсэн үг шүү дээ. Тэгтэл за тэгж паниктэд сандарч мандралгүйгээр гарч зүхтаах замдаа эд мөрийн баримтуудаа устгалд оруулж моруулаад хамаг хурдаараа л
цухтаасан тулдаа ашгүй цагдаа нарт баригдалгүй мултарч чаддаг. Хүсэлсэн захиалагч нь бүр бөө юм болж байгаа шүү дээ, тэ. Аюулгүй байдлаа маш сайн хангадаг, алах боломж бараг л олддоггүй үнийг алуулах гэжсэн болохоор хамгийн шилдэгнэ гэж чамайг сонгосон шүү дээ. Одоо дахиж алах боломж гарахгүй шүү дээ энэ төр гээл, тэ. Гэтэ манай Киллер бол нэг тийм олон юм яриад идэх хүн угаасаа биш. Тэгээд одоо нэгэнт болоод өнгөрчихсөн. Гоншгоноод байлгүй амьдралаа үргэлжлүүлэл гэж хэлж байгаа. Угаасаа л тэгээ ам биш заяа биш айл биш тэ. Ингээ мэрэгжлийн карьертаа анх удаага алдаа гаргаал үзгээд алуурч нэг юм бодлохгүйгээр хэд хэдэн хуурамч паспортуудынхаа тусламжтайгаар нэлээд олон оронд дамжиж байгаад амьдардаг орондоо эцэст нь нэг юм одоо буюу Доминикийн нэгдсэн улсдаа эцэст нь нэг юм ирэхэд харамсалтай нь муу мэдээ манай үнийг өгддөг. Өөрийг нь захиалсан захиалагчийн л хийсэн хэрэг юм шиг байлээ. Гэрлүүн хоёр хүн дайрж ороод эхнэрийг нь бүр сэхэнд ортол нь хүн арахын эцэсгүй болгоо ийдсэн байдаг. Тэр хоёр хүн мэдээж Киллерийг л алахаар ирсэн. Тэгээд эрэхт нь Киллер гэртээ байхгүйсэн болохоор эхнэрийг нь тамлаад нөхрөө хаана байгааг хэлээ гэсэн ч эхнэр нь бүр ширхэг үгч амнаасаа цухуулгаагаас гадна урдаас нь тэмцэж байхдаа нэгнийх нь хөлийг хүртэл хуглаад амьдсан байдیں۔ Галзуу. Тэгээ за Киллер бол угаасаа энийг нь зүгээр өнгөрөөхгүй нь тодорхой. Шууд л тэр өдрөө өшөө авалтын ажлаа эхлүүлээд хамгийн түрүүнд тэр хоёрыг онгоцны буудлаас авч гэрлүүн хөргөж өгсөн таксиг олох гээд онгоцны буудалд хамгийн их такси ногоод байгаа таксины компани байрлуун шөнийн цагаар дайрж оронгуудаа мэдээллийн сангаас нь яг тэр нөгөө нэг тэднийх рүү ирсэн жолоочийг олоод авчдаг. Улмаар маргааш нь очиж таксинд нь суухдаа араас нь шууд буу тулгаад янз бүрийн юм асуусан ч нөгөө хүн чаваас угаасаа юу ч мэдэхгүй штэ, зүгээр л ажиллаа л хийжсэн баачка те. Гэтэ яг хөө тэр хоёр одоо хүнийх нь нэг нь ийм том биетэй эрэхтэй, нөгөөх нь мангар туранхай тарвах шиг царайтай эмэгтэй байсан гэдэг мэдээллийг өгдөг. Уг нь бол тэгээ за гэмгүү залуу юм байна, мэдээлэл өглөө энэ төр гээд өршөөчих байлгүй дээ гэсэн ч Киллер бол тийм хүн биш л дээ те. Одоо гэрч үлдээхгүйгээд өчүүхэн жиргэлзээгүйгээр толгойг нь зад бодож байгаа юм. Угаасаа л яг ингэж эхнээс нь мөр хөөгөөд амжилтанд хүрэхгүй юм байна гэдгээ энэ мөчөд л ойлгож байгаа байхгүй юу. Улмаар шууд л тэр Парисын ажлыг нь захиалсан захиалагчийн тал руугаа л анхаарах ёстой байна гэж бодоод яг үндсэн захиалгыг хийсэн захиалагчтай нь хамтарч манай үнийг хөсөлсөн одоо өмгөөлөгч гэдэг нэг баачг байгаа юм байлээ. Тэр лүү очиж байгаа юм. Хүргэлтийн үний дүрд ороод Амазоноос захиалсан нэг хэдэн юмныхаа тусламжтайгаар өрөөнд нь яваад орчиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хөсөлсөн хоёр хүнийхээ мэдээллийг надад өгөөтгөө л гэж асууж байгаа. Гэхдээ тэр өмгөөлөгч бол алуурчдыг маш сайн мэддэг болохоор угаасаа л Киллерт тэр мэдээллийг өгсөн өгөөгүй ялгаагүй л алуулнаа гэдгээ мэдчихсэн гэсэн үг шүү дээ, тэ. Fuck you гэж хэлж мэлээ л одоо мэдээлэл задруулахгүй би зайл гэж хэлээл тэ алуулж байгаа юм. Өгөхөөс өмнө Бажи гингүүтэй спонсорын хэсэг эхлэж байна гэж хэлчихэд өгдөг. За 12 сарын 11 гэдэг энэ өдрийг бүр маш сайн тэмдэглээд авчих заяа. Ягаад гэхээр зөвхөн энэ 12 сарын 11-ний өдөр Son application дээрх Only Son Sale гэсэн цэсэнд ганцхан өдөр iPhone 16, PlayStation 5, ухаалаг тоос сорогч гэх мэтчлэн 16 төрлийн бүтээгдэхүүн 40-90% хямдралтай үнээр худалдаалагдах бөгөөд хамгийн түрүүнд худалдаа авалт хийж чадсан 16хан хүн л энэ хөнгөлөлтийг бүрэн эдлэх боломжтой. Тэгэд яг энэ өдрөө яг хэдэн цагаас тэр хямдрал нь эхлэх вэ гэдгийг тун удахгүй Son application-ы Facebook page дээр зарлагдах болохоор Facebook page-тэй нь ойрхон байгаад за бас 12 сарын 11 гэдэг энэ өдрийг бүр маш сайн санаж агаарэ. Эхний 16хан л хүн штэ. Тэгээ манай үзэгчдээс энэ эхний 16-ад нь багтаад ийм өндөр хувийн хөнгөлөлттэй баргаа авчих юм бол би л амар баярлан заяа. Тэгээд за бас нэг санамж байгаа нь юу вэ гэхээр хэрэглэгч тэг болон сонгодог үйлчилгээнийхний эрхтэй байх ёстой буюу аппликейшнээ татаад бүртгүүлээд үйлчилгээний эрхүүдэд нээсэн байх ёстой л гэсэн үг. Тэгэхээр за манайхан дунд бас нөгөө Son application-ыг татаж амжаагүй хүмүүс байх юм бол бас татаад 12 сарын 11-ний Only Son Sale маш сайхан хүлээж агаарэ. За тэгээ мэдээлэл авч чадсангүй. Гэхдээ тэр өмгөөлөгчийнх нь нарийн бичиг юм уу, туслах ч юм уу яг юу ч мэдэхгүй нэг тим эмэгтэй би тэр хоёр хүний чинь мэдээллийг олоод өгч болноо. Хариуд нь миний цогцсыг битгий устгаач тэхүү. Миний цогц олдохгүй үгсэн гэдэг маань батлагдахгүй байх юм бол манай гэрийнхэн даатгалын мөнгийг авч чадахгүй штэ гэж яддаг. Тэгээд за улмаар саналын зөвшөөрөөд дагаж гэрийнх нь компьютер руу очисноор эцэст нь нэг юм тэр эхнэрийн тамалсан хоёр улгайчаа мэдээллийг олж авч байгаа юм. Хамгийн
түрүүнд ойрхон хотод байснаар нь эрэгтэй халуурчингийнх нь гэрлүү төрүүлээд яваад очдөг. Тэгснээ тэр залуугийнх нь гэр нэг юм мангар том эвгүй догшин нохоотой байсан байхгүй юу? Уг нь бол манай киллер шууд л өчүүхэн чиргэлзээгүйгээр буудчихдаг л хүн штэ тий. Гэтэ бас одоо жоохон хүнлэг болоод байгаа мó ягаад байгаа юм. Нохоог нь алалгүйгээр зүгээр түр унтуулдаг эм уулгаад унтуулж идэг. Тэ за гэрлүү нь орсон чинь нөгөөх нь угаасаа бас л эрсдэлтэй салбарт ажилладаг хүн те өөрийг нь алах гээд хүн ирж магадгүй гэдэгт бэлтгэлтэй байсан байж таарад улмаар за тэр хоёр бүр үнэхээр амар баахан сайхан зодолж байгаа. Тэгээ энэ стенүүд нь үнэхээр гоё. Тэгээ бүтнээр нь үзүүлж болохгүй. Тэгээд ямар ч үйл байсан бүр үнэхээр амар удаан зодолтын заяа. Зодолтоо л эдийн бүр зодолтоо л эдийн. Тэгээд за эцэст нь угаасаа манай киллер ялч угаал дүр штэ те дийлээд байшинг нь бүхэлд нь шатаагаад зүхтааж байгаамаа. Дараачийн байвал мэдээж ганц үлдсэн өнөөх туранхай тарвах шиг царайтай эмэгтэй өдөр нь дагаж явж байгаад гэрийнх нь гадаа машинтайгаа унтаад оройн хоол идэх гээд явхад нь дахиад дагаад явчихж байгаа юм. Уг нь бол шууд улаан гэрэлд төгжрээ зогсож явахдаа машинаасаа буудаад алчиж болохоор байдгийн. Гэхдээ за яг яагаад ч мэдэхгүй алдгүйгээр дагаж явж байгаад хоолны газар руу нь явж оронгуудаа бүр нэг ширээнд суугаадахдаг. Суусных нь дараа өнөөхөн ч гэсэн шууд таньчил байгаа юм л да. Шууд бүр хувь тавилантайгаа эвлэрээд за энэ миний сүүлчийн зоог юм чин хоёулаа зүгээр сайхан буу алё гэд тэгж байгаа юм. Тэгээд за яг энэ хэсэг дээр нь ер нь л кино маань үндсэн санаагаа тодорхой болгоод нэг тодорхой хэмжээнд илэрхийлдэг байхгүй юу. Тэр эмэгтэйгийнхэн дүр нь манай киллерт нэг юм баавга агнах гээд явж байгаа анчин хүний түүхийг ярьж өгч байгаа юм заяа. За тэгээд тэр анчин нь тэр баавгаг алах гэж хагаад одоо фейлдээд гэх юм уу баавгаанда бариулж байгаа юм байна лээ. Тэгээд тэр баавгаа нь хоёр сонголт өгсөн байдгийн. Нэг бол би чамайг эдэн, эсвэл бол би чамайг хүчинд нэ гэдэг хоёр сонголт. Тэгээд анчин хоёр дахын сонгоод баавгатай биологи хичээл хийчингүүтээ амьд үлдээд дараачийн удаад ирэхдээ хамаагүй том буутай уг нь шүг аавна гэж ирсэн юм шиг байж одоо тэгсэн юм шиг байгаа. Тэнгүүтээ дахиж алдаж буудаад дахиад хоёр сонголт өгөхөд хоёр дахын сонгоод дахиад биологи хичээл хийж байгаа. Тэгэхээр ер нь бол анчин бас яг юм одоо албаар алдаж буудаад зүгээр биологи хичээл хийхийг л хүсээд байна л гэсэн үг юм шиг байгаа. Тэгээд за тэр эмэгтэй нь манай киллерийг тэр анчинтай зүүрлж байгаа л гэсэн үг байхгүй юу? Ингээд тайлбарлаж өгж байгаа шалтгаан те чи ингээд нэгэн хэвийн төгс машин шиг амьдралаасаа уйдаад албаар баг тэр Парисын ажлаа бүтлгүүдсэн юм биш үү гэж одоо бас л өөрөө хөлсний алуурчин учраас бас нэг тийм төстэй мэдрэмж өөрт нь төрдгөл юм шиг байлаа штэ. За тэгээд тэрийгээ шууд киллерт бас байж магадгүй гэж анзаараад одоо нүднээс нь хараад ч гэх юм уу те тэгэл хэлж байгаа юм байлээ л те. Гэтэ за киллер бол тэрнтэй саналж нийлэхгүй, санал зөрөлдөгчгүй сонсож сууж агаад гаргаж хамт алхахдаа хөнгүү газар очингуудаа үгийн зөрөөгөө сайхан буудаад алчилгүй яах вэ? За тэгээд одоо эцсийн босс те өмгөөлөгчтэй нийлж манай үнийг Парисын ажилд нь хөлсөлсөн Баян Баачка дээрээ тэгэл одоо янз бүрийн нөгөө хитмен шийтүүдэд ашиглаж агаад дахиад гэрт нь одоо ямар ч юм зовсон юмгүй яваад орчиж байгаа юм. Тэгээ за нөгөө боссыгоо амар эвгүй ухаантай мастермайнд Густаво Фринг шиг Баачка байгаа гэж төсөөлж ирсэн шүү дээ. Би ч тэгэж төсөөлсөн, киллер маань ч гэсэндээ тэгэж төсөөлсөн те. Тэгээ тэгэж төсөөлсөн чинь бүр шал эсэргээрээ зүгээр бүр энэ одоо гэмт хэргийн ертөнц центрээс мангар хол бүр яг жинхнээсээ л нэг юм бизнесмен гай байдаг гэх юм уу. Зүгээр л чаваас анх удаага л юм буруу гарын юмд гараа утгаад өрсөлдөгч гэх юм уу, дайсан ч гэх юм уу нэг тийм өөр бизнесмэнээ алуулах гэж л манай үнийг хөлсөлсөн юм байлээ. Тэгээд ерөөсөө тэр киллерийг алуулах гээд хоёр хүн хөлслий гэдэг санаа нь ерөөсөө энэ бизнесменийн шийдвэр биш. Тэр зүгээр өмгөөлөгчийн л бүрэн санаа байсан болж таардгийг. Манай хүн бүр эсэргээрээ те манай нөгөө нэг киллер ажиллаа хийж чадсангүй хамаг төлөвлөгөө алдчлаа гэд өмгөөлөгчийг ярихт нь одоо тэгээ яах вэ те хөө алдаа гаргадгүй хүн гэж юу яах вэ те ингээл одоо өршөөч хэл дөө гэж одоо хариулж исэн байлээ бүр тухай үедээ. Тэгээ за тэрийг сонсчоод киллерт бол уг нь бас хамаагүй л байдэн штэ те шууд л алчдээ штэ те. Гэхдээ энэ удаад ягаад ч алдгүй олон толоо юм яриад явах юм бол буцаж ирээд янз бүрээр би чамайг алж чадан шүү гэж сануулад яваад өгж байгаа. Улмаар киллер маань энэ хамгал муухай энергитэй юмнуудаа нэг мөсөн хаяад алуурчдын ертөнцөөсөө зодог тайлаад гэх юм уу та буцаж гэртээ харангуутаа их нэртэйгээ сайхан амар амгалан амьдарч эхэлснээр кино маань дуусж байгаа юм аа. Тэгээ за яг энэ төгсгөлд нь хэлдэг нэг чухал монолог нь болохоор өмнө нь киноны эхлэлд манай хүн нэг тийм survival of the fittest буюу нийгэм угаасаа ийм хүүтэн хахир хатуу болсон байгаа үед цөөн хідэн
хүүтэн хүмүүс нь дулаан хүмүүсээ эдэж давмгайлж альфадж амьдэрдэг. Олонхот нь биш цөөнхт нь хамрагдчих бай. Ухааны юм ярьж ийсэн заяа. Тэгээд за одоо энэ төгсгөлд нь болохоор цөөнхийн нэг байх уу, олонхын нэг байх уу гэдгээ чи өөрөө сонгоно. Би бол олонхын нэгэ. Одоо тийм сонголт гаргасан гэж хэлснээр кино манд дуусч байгаа юм аа. Тэгээ яг энэ монологийнх нь ерөөхдөө одоо яг үндсэн санаа одоо бас энэ киноных нь үндсэн санаа гэх юм бол за мэдээж тэр нэг комикос хэдүүлсэн гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээ тэр комик дээрээ бүр арай илүү ийм нээлттэйгээр шууд ийм нууц бишээр санаагаа илтгэдэг байхгүй. Тэрэн зүгээр яг за гол дүр маань болохоро мэдээж бас ийм цуврал алуурчин одоо хөлсний алуурчин тэгээд яг ажилласаа уйдаад гэх юм уу байнгын л нэг юм төгсийг эрхэмлдэг ийм хүүтэн ийм хүн байдлаа алдаад байгаа гэдгээсээ уйдаад бас нэг юм хаяа жоохон төгс биш хүн шиг яг л хүн шиг байхыг одоо хүсээд гэх юм уу албаар нэг ажиллаа одоо буруу хийгээд янз бүрийн одоо нэг юм юутай тулгарж байгаа тийм гол дүртэй комик байдаг байхгүй юу. Тэгээ зэг энэ киног ингээд анх үзэхэд болохоор ямар юм сонин утгагүй юм шиг кино вэ. Зүгээр энгийн нэг юм байдгал нэг өнөөхөл нэг юм алуурчин гэж явж байгаад бас нэг юм өшөө авалтын юу хийгээд тэгж байгаа л ингэж байгаа л дуусчдаг ямар нэг юм mediocre кино вэ гэж яг үндэ бодсон заяа ихний үзэлтэн дээр. Тэгээд за дараа нь энэ комикийн олж уншаад тэгээд тэрний дараа хоёр дахь үзсний дараа бол яалтчгүй бас нэг тийм давхар утгатай байсан гэдгийг нь бол алхасцсан юм байна гэдгийг би өөрөө ойлгосон. Ерөнхийдөө бол за бас яг л одоо ерөнхийдөө нэг юм сүүлийн үед те Andrew Tate or whatever те нэг юм машин шиг юм одоо хийж бүтээж одоо нэг юу ч байдгийн те нэг юм төгс байх хэвээр хүүтэн байх хэвээр ажиллаа те одоо юу гэх альфа мейл зөндөл юмнууд доош та нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ те яг нэг юм нийгмийн угаасаа хүүтэн байгаа нь үнэн тэгээд энэтэй давхцаад бас нэг ийм үзэл бодол ийм үзэл баримтлаар амьдрах энэ төргээ зөндөө юм яригдж байгаа шүү дээ те тэгээд ерөнхийдөө энийг бас нэг баг зэрэг шүүмжилсэн ч гэх юм уу эсэргээрээ хүн бол угаасаа төгс зүйл биш тэгээд хүн угаасаа цаанаасаа хичнээн ингэж төгс байдлыг өөртөө суулгаад ажилласан ч гэсэндээ эцэст хүн бол хүн л байдаг юм аа гэдгийг бас нэг тийм илэрхийлсэн юм санагдаж байгаа. Тэг манай энэ гол дүр буюу киллерийн дүр эхэндээ угаасаа ингээд зөндөө олон voice over-оор өөрийнхөө баримтлагдаг зарчмуудаа дурдаад байгаа хэрнээ кино үргэлжлэх тусам тэр ингээд дурдж байгаа зарчмуудаа бүгдийг ингээд нэг нэгээр алхасаал баг багаар ингээд хүний nature нь цухууж гарсаар байгаад сүүлдээ бүр нэг хүнийг өршөөгөөд тэгээ их нэртэйгээ ингээд яг яагаад би ингээд цөөнхийн нэг болсон ингээд хүмүүс шиг яг ингээд хүн шиг болсон гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ тэр нөгөө нэг алуурчин эмэгтэйгээ ярьдаг сторитой манай хүнийг хоршуулж ярьдаг point нь бас үнэн байгаа үнэн байж болж таарж байгаа байхгүй юу. Яг үнэндээ манай хүн үнэхээр ажилласаа уйдаад үнэхээр энэ уйдхаас гадна зүгээр энэ ингээд зөв үгүй юу энэ бас хитрхи ингэж хүүтэн байх нь зөв үгүй юу гэдээ дотороктойгоо ингээд тэнцэлдэж жагаад би хүн байх ёстой ямар ч байсан нэг юм өөрчлөлт гаргах ёстой юм байна гэд subconsciously ингээд өөрийн мэдлгүй өөрийн нэг мэдлгүйгээр бараг тэр ажлыг ингээд албаар алдсан юм шиг. Тэгээ за тийм байна. Тэгээ та нар маань өөрсдөө бас энэ киногоо бүтнээр нь үзээрэй Netflix дээр байгаа те. Тэгэхээр бас өөрсдөө юу гэж бодож байна өөрсдийн чинь сэтгэл ямар байна энтрэ бас бичээрэй. Тэгээд ямар ч байсан өнөөдөр маань бичлэг энэ дүрээд өндөрлж जैन. Тэгээ миний камер түр эвдэрсэн байгаа. Камер бишээ. Батарейнууд нь эвдэрсэн. Тэгээ батарей гарч авъя гэсэн чинь миний нөгөө нойр солигдсон шүн сэрээд байгаа юм шиг байна. Энэ шүн үү? Өглөө болоод энэ үү орой болоод энэ юу болоод энэ юу нэ. Тэгээд юм байна да одоо өөр юу ярих вэ? Тэгээд сайхан амраарай. Бие бодорой. Хайртай шүү за.